the end game. Тоглоомын төгсгөл. Украины дайн хэрхэн дуусах юм бэ гэх юм бол түрүүн хэлжсэн те. Киев хот байхгүй болно. Тэгээд дэд бүц байхгүй болно. Цахилгаан халаалт, газ, нефт тээвэрлэх ерөөхдөө юучгүй болно. Герман Берлин амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50% хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээд контентээр үргэлжлүүлье. За та санаж байгаа юм бол Монголд одоо бөөрөлжид гэсэн цахилгаан станцны 2 дахь шатанд ашиглалтанд орох гэж байна. Нийлээд 300 мегаваттын дэд бүтцийн хөрөнгө оруулалт. За өөр юу байгаа юм бэ гэх юм бол 4 дахь станц, 3 дахь станц гэх мэт ч байгаа. Тэгээд тэр бөөрөлжид цахилгаан станц нэлээд өртөг өндөртэй хэдэн зуун сая долларын үнэтэй. За 700-800 мегаватт төсөл бий болохын тулд ерөөхдөө тэрбум доллароос дээш төгрөгийн хөрөнгө оруулалт болно гэсэн үг. Тийм учраас энэ цахилгаан станцууд тийм өндөр ач холбогдолтой, үнцэнтэй, чухал. За яг гэх юм бол цахилгаан станц ерөөхдөө юу үрээ явдаг юм бэ гэх юм бол амьдралыг үрээ явуулдаг. Тэ? Тог байхгүй юм бол үйлдвэрлэл явахгүй, бүтээмж явахгүй, гэрэл байхгүй. Тэгээд дулааны цахилгаан станц байхгүй юм бол өвөл даун гэсэн байхгүй, халаалт байхгүй гэх мэт чинь усны даралт. Бүх юм ерөөхдөө зогсчин гэсэн үг. Амьдрал тэрчгтэй зогсчин гэсэн үг. За тийм учраас ерөөхдөө Оросууд ямар байсан бэ гэх юм бол энэ цахилгаан станцууд тэ энэ дэд бүтцийг аль болох гэмтэх хүүхэн шиг энэ дайныг ялчих юмсан гэж бодож ирсэн байхгүй юу. За гэхдээ энэ ерөөхдөө боломжгүй болж байгаа яг гэх юм бол украинчууд юу хийж байна гэх юм бол бас Оросын газ, нефт боловсруулах үйлдвэр гих мэтчлэн тултал нь бөмбөгдөж байгаа учраас тэгээ монголчууд бас энэний одоо хохирлыг бид нэр амсч эхэлж штэ. Монгол улсад одоо юу хомсдол орцсон бэ гэх юм бол бензин одоо олдох. Би саяхан Ярмгаас хотын төв рүү явсан чинь 3 дахь өдөр тэ өдрийн оргил цагаар анх удаа баг тэ амралтын өдөр биш ажлын өдөр 22 минутын дотор Ярмгаас одын төвлөө орж ирсэн. За тэгэл өчтөр орой юу болсон бэ гэх юм бол Киевийг Оросууд тултлан бөмбөгцсөн. Тэгээ өөр Суми, Чернив, Полтава, Днепро. За юу бөмбөгцсөн бэ гэх юм бол цахилгаан станцуудыг бөмбөгцсөн. Алийг тэ бөмбөгцсөн бэ гэх юм бол Киев хотын төвд байдаг 5 дугаар цахилгаан станц. За та нэг юу үзүүлж байна гэх юм бол Google-ийн зураг. Та харж байгаа юм бол ойрхоноосоо хоёр асар том яндантай энэ цахилгаан дулаан нүүрсэн цахилгаан станц байгаа. Ойрхоноос нэг ширхгийн одоо иймэрхүү зурагтай. Та харж байгаа юм бол асар том хэдэн гигаватт цахилгаан станц гэсэн үг. Одоо манай 4 дахь цахилгаан станцаас 3-4 дахин том. Тэгээ энийг тулсан бөмбөгцсөн та харж байгаа юм бол энэ одоо нөгөө шатж байгаа зураг нь энэ байна. За тэгээ энэ одоо ажиллахаа болцсон хаасайгүй ерөөхдөө тог тасарч байгаа. Тэгээд нөгөө Торлобус цахилгааны дэд бүтц ерөөхдөө ажиллахаа болцсон. За тэгээ Киев областыг ерөөхдөө бөмбөгдөөд өчтөр бас хэдэн хүмүүс нас барсан. Бальтаны талбай дээр Киевийн тал одоо энэ Оросын мэдээлэл шүү 1460 цэргийг алдсан гэмтэл нас орсон алуулсан гих мэтчлэн. Тэгээд бас нэг муу мэдээлэл тэгээ Украины ард иргэдийн хувьд бол муу мэдээлэл. Тэр муу мэдээлэл юу юм бэ гэх юм бол энэ Будапешт болох гэж байгаа. Тэ Трамп Путиний уулзалт маань фейлдэх хандлагатай байх шиг байна. Дональд Трамп дөнгөж сая юу хэлсэн бэ гэх юм бол ямар нэг үр дүн гарахгүй юм бол тийш очих дими. Цагаа дими эндээ зарцуулмааргүй байна. За би эндээс би өөрөө хувьдаа юу энийг яаж ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол нэг дугаарт украинчууд угаасаа энийг хүлээн зөвшөөрөхгүй. Украинчууд угаасаа сансрын тэнгэрийн юм хүсэж байгаа, шаардаж байгаа. Ялагдж байгаа тал ерөөхдөө юмыг шаардна гэсэн байхгүй л тэ. Гэхдээ олон юм ерөөхдөө шаардаж байгаа. За украинчууд ерөөсөө булт хиймээргүй хүсэл алга учраас нэмээд европчууд бас яг адилхан байр суурьтай байгаа учраас Дональд Трамп юу болохыг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ Оросуудын шаардлага угаасаа өнгөрсөн 3 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Тэ? Тийм учраас за окей. Тэгэл украинчууд булт хийхгүй юм бол, европчууд булт хийхгүй юм бол, оросууд булт хийхгүй юм бол тэгэл би тийшээ явах хэрэггүй юм байна да. За тэгээ ягаад булт хийхгүй юм бэ? Энэ ойлголтыг хаанаас авсан бэ гэх юм бол Украин
Европчууд нийлээд тий инх тайван бий болохын тулд 12 гол поинттэй шаардлагыг илгээсэн юм. Би яг сайн мэдэхгүй байна заяа. Яг гэх юм бол ялагдаж байгаа тал шаардлага тавьж болдго юм уу? Япончууд дэлхийн 20 дугаар дайнд арчигдсныхаа дараа 2 удаа цөмийн бөмбөгөөр бөмбөгдүүлснийхаа дараа шаардлага тавих эрхтэй байсан уу? Би яг санахгүй. Мэдээж би санаж байгаа л та. Үгүй мэднэ. Германчууд дэлхийн 20 дугаар дайнд ялагдаад арчигдсныхаа дараа ямар нэгэн онцгой шаардлага тавих эрхтэй байсан юм уу? Байсангүй. Тэгээ ерөөхдөө тэгээд энэ хоёр гол 12 поинттэй шаардлагын жигсаалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол инх тайван бий болохын тулд Оросууд, Украинчуудад бий болсон тэр хохирлыг барагдуулнаа. Хэдэн их $80 төлбөр шилжүүлнэ. Тэгээд тэр цахилгаан станц гүүр зам буцаагаад босхын тулд орон сууц тэ хүний амнаас энэ бүгднийг эргүүлээд төлөх ёстой гинэ. Тэгээ энэ 12 поинттэй жигсаалт ер нь бол юу юм бэ гэх юм бол Дональд тэ Владимир тэр Будапештэд уулзах хэрэггүй. Яг гэх юм бол Европ, Украин бид нар энийг угаасаа хүлээн зөвшөөрөхгүй. За тэгээд Английн The Telegraph сонин бас өөр юу хэлж байна гэх юм бол Трамп ба Путиний уулзалт угаасаа цуцлагдсан, фейлдсэн. Тэ? Ерөөхдөө Марко Рубио, Лавровтай уцаар ярьсан гих мэтшин. За тэгээд ерөөхдөө шаардлагууд нь хоорондоо дэндүү хол хоорондоо ойлголцсон хүрхгүй учраас ерөөхдөө цуцлагдсан байж магадгүй. За нэмээд Унгар улс бас өөрөө тийм аюулгүй орн байха болж байгаа шүү. За өчигдөр өдөр тий Унгар улсын гадаад хэргийн сайд ерөөхдөө юу ярьсан хэдүүлээ сонсцгоо. Яг гэх юм бол яг энэ ихтгэл тавьсныхан дараа тэр орой Унгар улс дотор бас Румыния улс дотор юу болсон бэ гэх юм бол террористийн халдлага болсон байж магадгүй. Яг гэх юм бол Унгар улс дотор, Румыния улс дотор хоёр томоохон газ нефт боловсруулах үйлдвэр тий шатцсан. Our safe supply of energy in Hungary is going to be killed. За манай тий аюулгүй эрчим хүчний нийлүүлэлт хангамжийн тий сүлжээ удахгүй алуулах юм байна, байхгүй болох юм байна. Only heard political arguments, but for us energy supply does not have anything to do with politics. За би баахан улс төрийн шалтгаанууд сонссон. Гэхдээ манай улсын үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний ханган нийлүүлэлт улс төр бишээ. Энэ бол амнаас энэ эдийн засгийн томоохон асуудал. For us energy supplies is about our geographic location and about the physical reality current. Тэгээд ер нь бол манай эрчим хүчний асуудал юу юм бэ гэх юм бол манай географи, манай улсын байршил, манай далайн гарц гэсэн юм байхгүй. Бид нэр тий далайн тээврээрээ хямдхан газ нефтийг худалдаж авах боломжгүй. Тийм учраас бид нар ерөнхийдөө бодит байдалтай харьцах ёстой. And the real impact of this regulation is that our safe supply of energy in Hungary is going to be killed. За тэгээд Европын холбоо 19 дахь санкцны пакет дараагийн юм дээр Оросуудыг шахахын тулд юу бий болгож байгаа юм бэ гэх юм бол тэр чигтээ бүх Оросоос газ нефтний худалдаа авалтыг Европ дотор хоригдлох гэж байгаа. За тэгээд Унгар улсын гадаад хэргийн сайд юу хэлж байна гэх юм бол та нар манай эрчим хүчний ханган нийлүүлэлтийн их усрыг зүгээр ална гэсэн. Have a certain demand and the remaining infrastructure will not be able to supply us. За биднэрт одоо тодорхой хэмжээний нийлүүлэлтийн дэд бүтц байгаа. Гэхдээ тодорхой хэмжээг нь хорчих юм бол нөө бусад дэд бүтц тээвэрлэлт, логистик манай эрэлтийг манай хэрэгцээг хангаж чадахгүй. Бид нар хангалттай эрчим хүчийг өөр их усруудаас худалдаж авах гэсэн худлаа. Speak about diversification. You know what this regulation comes for us on oil? So far we are supplied in two routes. За тэгээ энэ Европын хууль ямар зорилготой юм бэ гэх юм бол diversification. За илүү олон эрчим хүч газ нефтний их усүртэй болох санаатай төсөл. Гэхдээ Унгар улсын хувьд бол энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол бид нар одоо хоёр их усүртэй нэгийг хаах юм байна. Тэгээ бид нар ганцхан их усүртэй diversification тий сонголтуудаа өргөн болно гэсэн юм ерөөсөө. Are we gonna be dependent on one simple route? За тэгээ бид нар ерөөхдөө нэг л тий газны их усүрээсээ хараад болно. Diversification realistically we will be dependent on a route where the transit fee is 5 times higher than the current European benchmark. За тэгээд Оросын тэр газан хоолоо Друзба пайплайныг хаалаа. Бид нэр хаагуур худалдаж авах хэрэгтэй юм бэ гэх юм бол тэр их усүр, тэр логистик, тэр тээвэрлэлтийн зам
тий Европын дундаж өртгөөсөө 5 дахин өндөр тээвэрлэлттэй. Should be dependent on this pipeline where the tests have proved that it is not able to supply us. On gas, with the transit through Ukraine being phased out, there was 18 За тэгээд ерөөхдөө ганцхан тэр их усүр манай эдийн засгийн хэрэгцээг ерөөсөө хангаж чадахгүй. billion cubic meters of annual capacity phased out. Now with this regulation, another 8.5 billion incoming. За өмнөх хуулиор 18 тэрбум метр куб газыг ерөөхдөө тасдсан. Одоо дахиад 8.5 тэрбум метр куб газыг алга болох юм байна. Capacity will be cut. By the way, what we pay to Russia currently equals 0.2% of their GDP. I don't think that if their 0.2% of GDP is being lost, Ukraine will win the war. За тэгээд ер нь бол бид нар хэрэг хэмжээний газ нефтийг худалдаж авч байгаа юм бэ гэх юм бол Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.3%, 1%-тай ч хүрэхгүй юм байна. За бид нар тэгээд энэ мөнгийг шилжүүлэхгүй юм бол Оросууд нэг сүртэй хохирохгүй. Гэхдээ тийм юу хэлж байна гэх юм бол Унгар улсын эдийн засаг асар ихээр хохирно. За тэгээ энэ юуны бичлэг юм бэ гэх юм бол нөгөө Роман улс Унгар улсад байгаа газ нефт боловсруулах үйлдвэр. Тэгээд хоёр ийм томоохон дэд бүз. За хоёр ийм томоохон дэд бүз. Тэ яг Унгар улс болгож байгаа чуулганы өмнө яг Унгарчууд Европын парламент дотор тэгээ шаардлагуудаа ингээд тодорхой болгож байгаа. Украиныг гишүүн болохгүй Европын холбооны гих мэтчлэн сони тэ тайминг айгу сэжигтэй харагдаж байгаа. Тэгээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол яг гэх юм бол энэ шинэ юм биш байхгүй юу? Яг гэх юм бол Украинчууд Германы Nord Stream pipeline-ыг бодоо болгосон. Террористууд. За тэгээ Унгар Роман улсын хоёр томоохон газ нефт боловсруулах үйлдвэрийг бас тэд нэр дэлбэлцсэн байж таарах юм бол бас дахиад террористууд. За Унгар улсын Дружба pipeline-ыг Украинчууд 5 удаа дэлбэлэх гэж оролцсон. Тэгээд Унгар улс Украиныг эсэргүүцдэг. Тийм учраас дэд бүтсэн гэж дэлбэрч ах шиг байна. Тэгээд Европ дотор одоо германчууд хизээ нэгэн цагт Украин эсрэг болоод ирчих юм бол Францчууд эсрэг болоод ирчих юм бол магадгүй англичууд Украины эсрэг болоод ирэх юм бол Украинчууд яах магадaltaй юм бэ гэх юм бол тэ тухайн орны дэд бүтцийг ингээд дэлб авч магадгүй юм байна. Тэгээд Европчууд юу хийжийнэ гэх юм бол хаалга үүдэн дээрээ тэ нэг террорист орныг бий болгож байгаа. Хязгааргүй зэвсэгтэй дрон технологитой тагнуулын албантай тултан хамт ажилласан Америкийн бүх мэдлэгийг ингээд сураад авцсан. Англи улсын мэдлэгийг тэр чиглэлээр сураад авцсан. Францчуудын бүх мэдлэг бүгдийг нэг авцсан. Тэднэрээс санхүүжүүлсэн. Тэднэрээр баян болцсон. Тэгээд заяа энд юу болж байна гэх юм бол нэг шин террорист орн бий болж ах шиг байна. Тэгээд та бас нэг өөр сонирхолтой юм үзүүлээ заяа. Энэ Украин улсын дайны өмнөх зураг юу юм бэ гэх юм бол оршуулгын газар. За. Яаж юм? Хэр томорцсон бэ? Тэгээд ах дүүнэр энд оршуулгдсан байгаа шүү. Тэгээд энэ Украины хэвлэл мэдээллийнхэн манайхан 50,000 40,000 цэрэг алдсан малцсан гэж ярьж байгаа. Энэ удаа зүгээр нэг областын нэг хотын оршуулгын газар шүү дээ. Тэ. Хэдэн блок юм бэ? Энэ одоо баг асар том талбай юм байна да. За, тэгээ энэ ерөөхдөө эцсийн шатлууга орж байгаа удахгүй цахилгаан бүх юм байхгүй болчих юм байна. Тэгээ эзэн нэгэн цагт ард иргэд босох юм уугүй мүү хэдүүлээ харцгаая. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана.
тэр завсарлагын дундуур таадаас надаас хүссэн юм асууж болно, бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үнд цэнэ хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад хэлье 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За зин вонсон байли.